Үзээд за гал нилээн алдаатай аниме байна гэж бодоод шууд ярихаар шийдсэн эхний анги. Алив харъя да хөөрхөн л юм. За аниме маань энэ залуу улаан үстэй охины зургийг харж буйгаар эхэлнэ. Дүрс солигдлоо. Яа өвөө эн чи одоо юу вэ гэд нэг хөөрхөн охин сонь сэтгүүл авчирч өглөө. Энэ харагдаж байгаа кул өвөө бол Киригая бүлгэмийн удам Сомеи бүлгэмийн дарга Сомеи Ренжи өвөө юм аа. Харин энэ охин бол өвөөгийн ач охин буюу Ёшино. Гол нь манай энэ охин яагаад уурлаад байгаа гэхээр эдний бүлгэн болон бас нэгэн бүлгэн сэтгэл өндөр байгаа бөгөөд тун удахгүй баг өнөө маргаашгүй гэрлэх гэж байгаа талаар битсэн учраас энэ гэрлэнгээд байгаа чинь арай би юм биш үстэй гэдэл уурлаад байгаа юм байна. Өвөө нь бол мэдээж чийлээж тарааш те чамаас өөр хүн энд хаана байна гэд бүр мангар тайван хамгийн аимшигтай нь гэрлэнгээд байгаа энэ хүнтэйгээ Ёшино бүр ганц ч удаа уулзаж байгаагүй царайг нь ч харж байгаагүй дүш. Өвөө нь бол бити дарвал за охин минь 17 нас хүрээ том охин болж ээж найз залуучгүй ингээд өрөвдөлтөй эмо байгаа болохоор ч өвөө нь чамайг бодсондоо л ийм зүйл хийсэн гэдэл үнэн гой залуу сэтгэлгээтэй тэхүү. Тэгснээ бүр чиний энэ гэрлэгчээ залуу амар тачмааны хөөхөн залуу байгаа. Олон юм гуцаад айлгүй зүгээр уулзаа. Ингээд сингэлдээд явж байгаад өвчүүл балран шүү. Гүй яах вэ азар өвөөгөө дуурайсан царайлгал юм да гэж мэгээд та нар маань бас сингэлдэж байгаад өгчвэ нэг харин молж аваарай заа юу гэхгүй юу. Ингээд гэрлэх гэж байгаа залуу дээрээ очиж уулзахаар Осакагаас Токио хотыг зорилоо. За энэ кул өвөө бол Токуса бүлгэмийн удам Мияма гэр бүлийн удирдагч Мияма Гаку гэж нөхөр байна. Өвөөг хараад Ёшино бүр ангааж өглөө царайлгийг нь гайхаастай. Яхаарахгүй өвөө гэхээргүй байгаа ёстэй. Тэгэл өвөө май нөхөр бол хүн хаанагаан гэхэд арт чин гэж хэлээд арагшаа харахад сайн байна уу намайг Мияма Кришима гэдэг таныг надтай ирж уулзна гэхийг нь сонсоод маш их баярлаж талархаж догдол хүлээж байлаа гэдэл аваад явчлаа. Маргааш нь хамт хичээлдээ ирээд Ёшино бол уран зургийн анги яагав манай жүгэн шиг харин Кришима шинжлэх ухаан математикийн анги Ёшино дотроо якуза ч гэсэн сайн хүн юм аа гэж бодоод л гэхдээ яг сайн хүн үү мэдгүй юм да. Анги руу ортол шарахаар бор үстэй киви хамтлаг шиг 3 охин орж ирсэн ээ. Хөөш. Чи Осакагаас ирсэн гэлөө Кришиматай ямар холбоотой юм? Арай үерхтэй биш үстэй тэргээд янз бүрийн юм асууж агаад явчлаа шүү. Хичээлээ тараад мэдээж хамт амьдарч байгаа болохоор хамт харина. Гэхдээ тусдаа өрөөнд агаа шүү. Сони юм бодоод айв. Шүн дунд Ёшино нойрн хүрэхгүй Кришимаг бодоод бас аман цангаад ус уух гээд явж итэл нөгөө залууч нь бүр хамаг гар хувцас цамцсан битүү цус болцсон явж идэв. Тэгэл Ёшино гайхаад гяс нуугдаад маргааш болов. Сургууль дээрээ Кришимагаас орой ойр зүрийн юм авахд хамт яваад өгөөч гэдэл анги руугаа явахдаа өчигдөр орой болсон үйл явдлыг бодоод л буруу л харсан байлгүй дээ гэд өөртөө итгүүлэх гэтэл хідэн дарваасаа охтууд хов базж байна хүү. Шилжиж ирсэн охин лав Кришима хүний сонирхол бишээ. Харин тийм доожгүй юм байсан да. Өрөнд очоод биеэ үнэлж байгаа хөө эдэргээд тэнэг охтууд амныхаа зоргоор хуцах юм да. Оройн мэдээж энэ хоёр дэлгүүр орно гэсэн чи Ёшино Этмэс мөнгө авчаад ирээ гээл явтал 3 шар толгойтой юм ирсэн ээ. За сайн бадагтай яасан хөөрхийн хамт гоё аймаа очих газар чинь хүргээд өгье гэдэл бүр хүчлээд мэдээж Кришима харчаад эхлээд ивэр хамт явж байгаа гэд хэлэхэд нөгөөх нь урдаас нь өрүүлцэж байгаад алуулж аахгүй юу. 3 залуу нэг залууг бүр барахгүй химэх нүдүүлээд нөгөөх нь бүр яг мах нийтэлж байгаа юм шиг юу ч болоогүй царайтай зодоод Ёшино бүр шок. Одоо бол нэ найз гэхэд байж ээж жоохон зодоот хийгээл. Тэгснээ залуу минь сонс. Энэ эмэгтэй минийх дахин таарсан ч юу ч ярьж болохгүй. Бас надаас өвшөө авахаар ирсэн ч болно. Бүр олуула. Тэр үед чинь би бүгдийг чинь ална ойлгосноо гэд эвгүй нөхрөөлээ. Явж байхдаа эндэх Осака биш шүү. Тэр үед яг чамайг хинч ойлгодгүй байсан байж болно. Чамайг бүгд даргай ач охин гэдгийг мэддэг байсан болохоор л тэр. Энд бол өөр шүү. Ёшино бүр сандраад цамцсан цос болцсон болохоор алчуур гаргаж өгөх гэтэл шууд цамцаа тайланаад ёо бүр шок. Амар гоё биетэй тэгснэ амар шивэстэй тэхүү. Тэгэл Ёшиногийн хацарт нь яг гараараа үрэх гэсэн чинь цаачаа гарыг нь цогчдیں۔ Ингээд манай Кришимагийн унган зан гарлаа гэж. Яа бүр чи ямар ядаргаатай юм бэ? Би чамайг бүр арай л их твчлээ тэхүү. Чамд нэрэл найдаж байсан юмсан уулна. Чи жоохон охин шиг байх юм уу? Хэл эсвэл чи өөрийгөө од гэж боддгийн биш үстэй арай. Би вэ штэ.
Эмэгтэйчүүдэд үзэн ядагддаг эмэгтэйд би дуртай. Яагаад гэх юм бол тэр ямар ч хөнгө болохоор тийм хүнийг би хурууныхаа үзүүрээр л хөдөлгөж чадна. Тэр нь надад таалагддаг байхгүй. Тийм болохоор чи надад ямар ч үнцэнгүй, чи миний бодож исэн хүн биш вэ? Чи надад үнцэнгүй болохоор чи биеийн үлгчийн газар 2 сар ажиллах юм бол 1 сая йенийг олох боломжтой. Гэдэм да. Бүр гайхлавсан. Энэ хүртэл дүрээ нууж яасан юм лээ. За энэ залуу бол мазохист байхгүй юу? Тэгээ мазохист гэж юу вэ? Энэ талаар жаахан тайлбар хүргэе. За мазохист гэдэг нь болохоор сэтгэл зүйн нэг эмгэг, нэг ясандаа доромжлол, хүчирхийлэл, тарчлалаас таашаал авах хандлага гэж хэлж болно. Энэ үйл явдлын дараа Ёшино харих талаар бодоод хичээлдээ орох гэж шүүгээг онгойлоход oh my god. Ёшино татаархсан хідэн тэнэг октод шүүгээг нь битүү шавар болгоцсон байдیں۔ Иймэрхүү октод нэр хаас агуул байх юм да. Дөрөв өвөн залгаад за миний охин дажгүй өстэй гэд Ёшино хэцүү байгаагаа хэлээгүй байтал миний охин зүгээрээ хэцүү байсан ч дарамтлуулж дээрлэхүүлсэн ч тисэх хэрэгтэй. Яг л 1 жил шүү. 1 жилийн хугацаанд тэр муу залууг өөртөө өвхөн хатан дурлуулчаад хүрээдэр. Тэр чин жинхэнэ эмэгтэй хүний өшөө авалч шүү дээ. Өвөн залуудаа 3 охидоо зэрэг үерхэж хагаад алуулангаа алдчихсэн. За баяртай амжилт гэд тасалчин за. Манай энэ өвөө бас эвгүй гараа илээ. Ингээд манай Ёшино та нарын хүсэж байгаа зүйлийг биелүүлээд өгье л доо гэд шийдэнтэй. Энэ өдрөөс хойш хагас сар буюу 14 хоног өнгөрсөн энэ хугацаанд манай хоёр нэг ч удаа уулзаагүй. Гэтэл Ёшино шууд ангид нь ороод ирсэн. За хай залуу минь яасан? Арай намайг гэрлүүгээ хайрсан жаахан охин гэж бодоогүй үстэй. Чи өөрөө хэлсэн штт. Миний онцлог бол царай зүс би хаа гэж. Тэгэд яг уу чиний хэлснээр бие үнэлчээд ирлээ. Нэг бөөрөө зарсан 4 саягийн. Гоо яхав цаашдаа давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэй боллоо. Чиний новшийн мазохист байдал надад хамаагүй. Хөөе. Тэр киви октод та нар ч бас даварвал жинхэнэ утгаар чинь киви болгоно шүү. Ер нь миний амьдрал гай болсон хинч байсан би өөртөөгөө хамт там руу авч явна гэдгийг. Йоо, ийм амар охин байсан юм уу? Харин Киришима шокроод Ёшино би амьдралд анх удаа ингэж аимшигтайгаар ихээр догдолж сандарч байна. Чамд хайртай болчлоо. Өмнө нь хэлсэн бүхүүгийг минь уучлаарай. Би чамтай л гэрлэн надтай хамт байж миний амьдралыг сүрүүлээч те Ёшино гэдэл. Ингээд ихний анги дууслаа ёо. Бурхан минь юу л болоод байна да. Үнэхээр бүр сак гал аним байгаа зү. Мэдээж 2 дугаар ангийг нь гарахаар нь яриад өгн одоохондоо ол гараг байгаа штэ те. За тэгээд зүрх